соёлын сургуулийн оюутан цагдаа бидний урьдыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ оройн төвшүүлье. Distinguished guests, dear friends, we would like to welcome you at Ayutthaya Theatre of our university. Thank you for coming. Thank you for your interest. 자, 오늘도 бид нар энэ сайхан театртаа гадаахын хэмээх уран бүлэг 7 үзэгдэл хүмүүний анхны дойрлыг үлдгэдэж авч байна. Тэгээд бидний энэ сайхан уран бүтээлчтэй хамтран хийсэн бүтээлийг хамгийн анхны үзэгч, сонсогч хүлээж авч байгаа улсууд та нараа тэгэхээр та нар бол хамгийн азтай хүмүүсээ гэж ойлгож байна. Тэгээд миний хоолой орны согтойгоо 3 хоног би бараг эдгэртэйгээ цуг одоо хөөмийн гэдэг энэ уралдаар амьсгалж одоо яг ингээд цуг байсан. Тэгээд бараг хөөмөлж байгаа хахирж байгаа юм шиг юм хаалт болж байгаа. Тэгэхээр энэ юу гэхэд байгаа юм гэхээр энэ өөрөө энэ хүн бүжиг энэ уралдын маш гайхамшигтай гэж хэлэхээс илүү маш их бас энэ хүнд хөдөлмөр юм байна гэдэг бол миний би өөрийнхөө биеийг бас мэдэрсэн юм. Тэгэхээр миний хаалт жоохон сон байгаа ч бас уучлаарай. And you are really the lucky ones who are going to become the first people who are going to enjoy this very unique performance. This is a very special performance which is using unique art of throat singing of Mongols, and it has been made in very special way which we call Komi operetta. And I would like to apologize for my throat. For the last 3 days, I was really working hard with all students and our faculty members who are going to perform tonight. And I really, myself, felt how it's difficult to perform Komi. But I hope that this group is going to be a very wonderful performance tonight. Komi гэдэг үгийг хүмүүс ойлгохгүй. Нэг хүн хоёр зэрэг одоо хамгийн энэ талаар хамгийн наан гişиг буюу хамгийн өндөр гişиг гаргадаг гэж хэлж байна. Тэгээд Komi гэдэг эсрэг харахраа гэж байна. Тэгэд өнөөдөр энэ 2004 оноос хойш манай сургууль онцгой багштай одоо онцгой багшийн удирдлагаар Komi-ний яг нээж ингэж явсан одоо 14 жил өөр үзэж байна. Тэр энэ Komi-ний урлагт хэрхэн хөгжсөн хэрэг хэмжээнд очсон гэдэг өнөөдөр яг одоо эсрэг дойр буюу бид нар бол дойр гэсэн бүтээлээс одоо та нар үзэж харах болно. Хэлэг ярих юм бол маш их. Гэхдээ та нарыг одоо чиглэгээд яг энэ одоо уран бүтээлд орж байна. Харин уран бүтээл төгсөөд дараа нь бол бид нар маш олон тайлбар хийнэ. Тийм учраас та нар бас тэрийг төвчин одоо сонсороо гэж хүсэх байна. Тэгээ манай тоглолт бол 1 цагийн турш үргэлжлэн. Тэгэхээр би сайн хэлсэн. Би 3 хоног дагаад миний хоолой ингэж байгаа бүтэн цаг манай хүмүүс чинь өөрсдөө жүжиглэн, өөрсдөө бүжиглэн, өөрсдөө хөөмөлн энэ ч бол бид нар ямар ч эффект аваагүй. Дандаа энэ өөрсдийнх нь амьд энэ хоолойгоор явж байгаа шүү. Тийм учраас та нарыг бас энийг ойлгоорой. 1 цагийн турш бид нар Монголын гайхамшигтай урлагаар одоо 40 мянган жилийн өмнө очиж зөвхөн нэг орой амьсгалъя гэж бодож байна. Most of people understand that Komi is an art of singing in 2 different pitches, the low and high. But actually it's not only this one. And tonight, in our performance, we'll present you all the beauty of Komi singing. And you could probably imagine how it's difficult to perform Komi, because myself, when I tried to hold them for only 3 hours, I almost lost my voice. But our students are going to perform it for 1 hour, and it's a live performance. So I would like also to say that tonight's performance is going to be a kind of the presentation of the results of our training in Komi arts. 14 years ago, we opened our Komi program, and Professor Otsrin did all his best to make it one of our proud. And today we're going to really become the viewers of his wonderful performance.
үзэгчтэй нэг юм анхааруулж өгье. Аль нэг одоо театрт ороод хүн юм үзэхэд нэг л тийш харах. Та нарыг өнөөдөр нэг л тийш харуулахгүй. Та нарын санал дээр бол нэлээд эргэлттэй байна. Тэгэхээр та нарын мэдрэмж хэмжээ хэрэгтэй. Хаана ийшээгээ чаруулна, тийшээ чаруулна, тийш нь чаруулна, ийш нь чаруулна. Тийм учраас та нар бол бидний хөдөлгөөнтэй явах нэ. Тэгээд ер нь бол энэ мэдрэмж гэдэг бол агуу юм байна. Тэгээд энэ мэдрэмжийг та нарт мэдрүүлэх гэж юм бас хэлсэн. Ингээд та нараас тэрийг мэдрээрэй гэж хүсгээр байна. Ингээд татаар суугаад хаан соёлоо бас манай энэ хөөжтэй, манай уран бүтээлчдэр өдөрж урмын алга туштай бэлэг байж өгөөрэй. Энэ маш хүнд дурдаг байсан шүү. Regular audience, when it comes to theater, usually sits and looks in front of them. But this is a very special case when you will need to move in different directions to watch the performance. And that's why I hope that you will be quite movable and enjoy your this performance. And the other thing yes, we're asking you to give big hands to our performance also. Thank you. Уран бүтээлчтэй амжилт олонх бэлтгэл үлэн боллоо.
За өнөөдрийн энэ сайхан одоо дуурилгын гол бас эзэн болоод
яхаар манай хөгжмийн зохиолч Ариун бод өөрөө хөгжиж
манай чинь бичлэгийн студийн инженер 굉장히 큰 아는 사람들 많아요. 국중에 있으니 지금 자, 이렇게 아는 작가만 한개 잘해 하는데 지금 박tun재 들고도 만나 또 쇼미. Не мальчик, а яг бол энэ сайн том хүн удаа надад хоёр хүн байна. Тэгээ манай баатартай хайртай. Тэгээ чи надад хүмүүс хайртай одоо нэг хүмүүс байна. Боди за бүжигчд юмэр ингээд аюу байна. Тэгэхээр би бүжигчтэй бүжигчд нь бол манай бүжгийн өвчнөөс өгөөд биш. Тэгэхээр ингээд их өөр хийж байгаа. Тэгээд энэ бол театрын өвчнөөс сургуулийн Орно курсын бүжигчдийн хүмүүсд За одоо би бас шогцсон босоо тайлбар. Би өгөн цэцэг хийсэн багтаа. Миний цэцэг яагаад ч юм бэ? Зураг яагаад ч юм бэ? Миний зургийг наашаа цэцгээ явуулаа. За би энэ хүмүүсийн ковидын томор одоо амч бүгдээ энэ том орон бүтээл одоо тусгайgamж байгаа. Тэгээд нэг За тэгээд ойртол бүжгээс жоо аслагдгүй байсан тэгээд шууд оруулсан манай тоёцдаг бүжиг бүжиг байсан. За дараагийн бас тоёцдаг бүжиг зүтгэж загнасан тоочсараа орон бүтээний загнасан манай сургуулийн магистрийг нэгэн жил төгссөн. За тэгээд дөрөвчгийн театрын ерөнхий хорместрээр ажилладаг Дашбямба. Тэр олон хүмүүсийг ичтэй
баярлалаа. Дахин баярлалаа. За баярлалаа. Тэгээд энэ би одсрон багштай хамгийн сайхан үгийг өнөөдөр хэлмээр байна. Манай одсрон багшийн 14 жил Төхөмнийг танхимын сургалтанд оруулж ирж энэ олон хүүхдүүдийг одоо өнөөдөр Төхөмнөр Монгол улсад 18 хүүхэд магистрийн зэрэг хамгаалаад 40 орчим хүүхэд төгссөн. Тэр хүмүүсийг төрүүлсэн багш юм хүн. Энэ бүтээл бол үлээх хөтөлбөрийн өмнө манай одсрон багшийн тарих сэтгэлд төрсэн. Нэг жилийн өмнөөс энийг төслөхийг ярьж хэлсэн. Мөнгөний хөөцөлдсөн. Тэгээд энэ уран бүтээлчтэй цуглуулсан ийм сайхан бүтээл манай багшаа. Тэгээд ийм сайхан бүтээлийг хийж өгсөн одсрон багш минь та танд бас энэ уран бүтээлч бол бас хэмж байгаа хаа. Танд баярлалаа гэж амсаад хэлье. Сургууль бол бид янз бүрийн туршилтуудыг хийж явах хэрэгтэй гэж боддог. Энэ яг л оюутны тайз ба туршилтын тайз. Шинэ юмнуудыг сэтгэж тэр юмныг амьдруулж хоногшуулахын төлөө явах нь бол бидний зорилго. Сайн нь тэгээд баяжаад үргэлжлээд ингээ явна. Тийм учраас би энд соёл урлагийн их сургууль бас нэгэн туршилтыг амжилттай хэрэгжүүлдэг гэж ингэж бодож байгаа. Харамсалтай нь манайд шүүмжлэх нарын үг сонсохтой байсан учраас манай энэ уран бүтээлийн тухай дахиад чимээгүй өнгөрчл бодсохгүй. Бид нар бол одоо хатуу хөвгтэй болоод шүүмжийг урны үгийг бас сонсмоор байна. Эндгээ сайхан хөгжим судлаач нар ирсэн байгаа учраас уран бүтээлч ирсэн байгаа учраас бас манай уран бүтээлийн тухай алтан сайхан үгсээ хатуу чанга зөөдөг байсан хамаагүй хэдээсээ гэж бодож байна. Үг хэлэх тусам бол уушнаа. Тэгээ манай энэ уран бүтээлд өргөж оролцож байгаа манай төгсөгч нар уран бүтээлч бүгдээр нь баяр хүргэе. Би бас энэ тайзыг хийсэн Нямхуу ганаа хоёр их сайн гарны юм. Энэ хоёр олон гайхамшиг бол сургууль дээр болохгүй юмыг бол бүтээсэн. Асфальтын эвдэрхий замыг гол болгож хээлтэй гол болгож уусгаж та. Өнөөдөр оюун театр дээр хүрхрээ хийсэн байна. Доцрон багш хэд сарын өмнө баггүй бид намайг сонин бэлдээр зураг мөр авахудаад юу өсөх гэдэг нь мэдэхгүй байлаа гэх. Би тэгэхээр бас жоохон санаа зовоод яана одоо тийм янз бүрийн байдлаар ганаа гаргаад иж магадгүй гэж бас асууж байсан удаа бол би тэгэхээр тийм одоо 40 жилийн өмнө бид нар ийм дуу хоолойтой иймэрхүү зэрлэгүүд байсан байх гэж зарим үед бодогдохоор ийм зүйлийг бол хэлсэн байна. Хоёрт зүйл ганаагийн их том найз ганаагаар дамжуулаад соёл урлагийн их сургуультаа бас олон сайхан төслийг санхүүгийн хувьд сэтгэл санааны хувьд дэмжиж ирсэн. Хоёрт зэгтээ баярлалаа. За энийг та нар түрүү сонссон. Ариун болбол өнөөдөр диплом хамгаалчих шиг бодлоо тийм ээ. Та нар юу гэж бодож байна? Та нарын анх ашиг тэр оноо болоо. Тэгээ манай төгсөгч нар одоо суралцж байгаа хүмүүс энэ одсрон багштайгаа нэг тайзан дээр гарна гэдэг бол үнэхээр хувь заяа, үнэхээр их наад жаргал. Өнөөдөр би нэг хүний ярьсыг бидний ярьсан үйсэн чинь би Ривагш, Даавагш хоёртой цалингийн цэсэн дээр нэрээ нэг бичүүлж ингэж цалингаа авдаг гэсэн энэ бол миний хувьд одоо миний намтарт их баян одоо тийм юм аа гэж ингэж хэлсэн. Яг тэрэн шиг та нар одсрон багштайгаа цуг нэг тайзан дээр байлаа. Би энэ хурган чихийг сонсох айгүй дуртай. Одоохондоо хурган чихний учрыг олж байгаа хүн бол ганцхан манай Цэвгсрэн багш. Энэгээр удахгүй доктор болно. Тэгээ бас нэг өмнө нь бол Соронзонгийн бичснийг сайхан аялгаутай байсан. Өнөөдөр ингээ ариун болдын бас нэг сайхан хүүг аялгау энэ хөгжмөөр бол одоо нэмэгдлээ. Тэгээд чи олон сайхан хөгжмийн зохиолч нар ирсэн байна. Манай энэ хурган чихийг одоо урт наслуулах сайхан аялгуунуудыг та нар зохиож өгөөсэй. Бид нар 127 дугаар сургууль дээр төсөл хэрэгжүүлж байгаа 100 хурган чихийг хийж байгаа. Тэгээд энийг бол өвлүүлэн дамжуулах ийм нэг хэдэн жилийн дараа магадгүй 20 жилийн дараа одсрон багш шиг энэ хүүхдүүдийнхээ дунд зогсох нэгэн сайхан залуухан багш маань тэр дээр бол зогсож байгаа. Ингээд загдаа багш бол үнэхээр манай хөөмич чинь бас бүжигчд юм байна шүү дээ. Хөрвөх чадвартай болж байгаа юм байна тийм. Тэгээ та нарт бүгдээрэнд их баярлалаа. Тэгээд хамгийн төгсгөлд нь хэлэхэд одоо энэ хөгжмийн урлагийн сургуулийн тарих зүрх нь болоод явж байгаа тийм шилдэг сургууль тийм манай шилдэг захирал ганц зэгт бас үнэхээр ганц зэгийн гавьяаг бол үлдэхтэй.
эцгийн хийсэн юм бүхэн шин өөр байдаг тийм биз дээ. Өнөөдөр бас нэгэн шин өөр зүйлийг одоо хийж одоо маань соёл урлагийн их сургуулийн урын санг бол бас нэгэн сайхан бүтээлээр бол одоо баяжууллаа. Тэгээ ганц зэгтээ бусдыгаа зовоосон, өөрийгөө зовоосон. Тэгтээ бидний бүгдээр ингэж баярлуулж сэтгэлд үлдэх энэ олон сайхан бүтээлийг бол хийнэ. Хийхийг хүсэж байна гэж ингэж зориуд хэлмээр байна. Би яагаад энэ хүмүүстэй цэцэг ногоо янз бүрийн зураг бидлэхгүй юм гэвэл энэ төслийг санхүүжүүлэх мөнгийг манай соёл урлагийн их сургууль дотоодын төслөөсөө өгсөн юм аа. Тийм учраас бол та нарт бол одоо ингэж энэ бүтээлийг бас амилуулах одоо тэр юмд бол бид нар бас хамтдаа байсан шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгэд ер нь үр дүнд суурилсан сургалтаа, үр дүнд одоо илэрхийлсэн сургалтаа гэж одоо манай салбарын хувьд энийг нэрлэхгүй бол юуг нэрлэх вүлээ? Тэгээд энэ бүтээл дээр хамтран ажилласан, тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэн та нарт бүгдээрэнд баярлалаа. Тэгээд энд бол Монголд ирээд 3 сар болж байгаа Канадын элчин сайд Дэвид Спрул хүрэлцэн ирсэн бидний урилгыг хүлээж авсан баярлалаа. Канадууд бол Монголд бол маш сайхан төслүүдийг энэ залуучуудын дунд бол хэрэгжүүлдэг. Монголын энэ гайхамшигтай урлагийг олон улсад гаргахад бас их хүчин чармайлт одоо хүчин дэмжлэг үзүүлдэг ийм сайхан улсын элчин сайд ирсэнд бас бид нар бол баяртай байна. Тэгээд ер нь соёл урлагийн их сургууль дээр янз бүрийн төслүүд бол ялангуяа хавар бол одоо борооны дараах мөг шиг их олширдаг. Тэгээд тэр болгонд байна ирж бидэрт алга ташилтаар манай багш нар оюутнуудад сэтгэлийн дэм өгж явахыг та бүхнээс хүсэн өрөөё, их баярлалаа. Тэгтээ хүмүүс нэг саяын тэр загад очрын тэр хүмүүсийн юу бол үнэхээр тэр нэг тийм нэг дүртэй юм шиг тийм бицтэй. Энд чинь дуйрлаг гэдэг бол уул нь бол үггүй дуйр юм байна. Гэтэл бол одоо зарим нэг юм дээр одоо зарим хүмүүс бол хөөмийн арай жоохон дутуу арай жоохон их удаан гой юм аялгуунууд хөмөлөхгүй яасан болоо тэр амтны дуу чимээ нэгтцсэн биш байгаа гэдэг сэтгэл төрсөн байж магадгүй. Тэгтээ тэрийг одоо нөхөхөөр гоё аялгуу бол сая энэ хоёр хөөмийн чин дуэтийн юм дээр үнэхээр тэр бол гоё байсан шүү. Тэр сонсоход ч гэсэн уянгатай их драматический гэдэг юм тийм их тийм зохиомж дүртэй тийм юм байсан. Тийм ээ Оцрон багшаа. Тэгээ мэдээж энэ бүх энэ хөөмийн дугуйлт энэ юмнуудыг бол манай Оцрон багш нь бол ард нь байгаа. Тийм учраас бол их том хөдөлмөрийн арга гарлаа танд их баярлалаа. Би энэ нэг сургуулийг бас хэлэхэд мартсан байна. Манайх нөгөө завханд салбар сургуультай шүү дээ. Тэгээ завхнаас нэг багш 4 одоо шавтайгаа ирж манай энэ ажилд хамтран оролцсон баг. Инхтэй маань завхныхаа шавтайгаа гарч ирээд хаасан завхнаас ирж гэдэгтээ 1 сар энэ цуг ажилласан. Тэгээд эдгээр бас дээдээ их сурсан байгаа гэж. Ингэж бодож байна. Тэгэхээр энэ бол манайх нэгэн өргөн цаг оройгоор явж байгаа. За энд нэг хүн бас шагнал гардуулахаар ирсэн байна. Энэ шагнал бол их сайхан шагналдаа тэгээд ийм учраас би зарламаар санагдсан юм аа. Энэ Монголын залуучуудын холбооны албаны дарга шинэхүү таныг урьж байна. Манай энэ хөөмийн ангийг шилдэг хөөмийн ангаар шалгаруулж байгаа юм байна. Тэгээд энэ медаль ирж байна. Тэгээд энэ одоо хүн шагнадаг байсан бол одоо бүтэн ангиарын шагналыг гэж яаж байгаа. За Монголын залуучуудын холбооноос өнгөрсөн хугацаанд 2 удаа олгогдсон шагнал байна. Тушаалын дугаар ТЭГ 33, үнэлгэний дугаар Б18 ТЭГ 2, соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн язгуур урлагийн ангийг Монгол улсын хөгжил дэвшилд оруулсан хувь нэрийг нь үнэлж Монголын залуучуудын холбооны дээд шагнал хөдөлмөрийн алдар цол тэмдэглэл шагнаваа. Монголын залуучуудын холбооны ихэлж аюул шиг мөн татсан байна. За энэ хүү цол тэмдэглэл гадууж өгье. Одоо нийтгээд хүн нэг зэрэг авч байна. Ингээд хөөмийн хүн мань батар. Тэгээ энд бас галаахан гэж бичсэн нэг хөөг юм байна. Тэгээ манай эмэгтэй хөөмийн чинь. Би нэг хөөмийн судалж ирсэн. Сургууль төгсөхдөө хөөмийн судлаач. Тэгээ тэр үед одоо энэ чинь альмаг харагдж ирсэн дээ. Монгол улсад ганцхан эмэгтэй хөөмийн чинь. Энд сууж байна. Тэгтэл одоо ямар болсон байна? 6 эмэгтэй хөөмөж гаргаад ирсэн шүү дээ альмаг чинь. Тэгээд энэ эмэгтэй хөөмөж болдоггүй гэжсэн намайг судалгаа хийж байгаа. Тэгтэл одоо өнөөдөр хөөмөж болдоггүй бидгийн хэл ямар гайхамшиг гаргаж ирсэн. Тэгээ манай эмэгтэй хөөмийн чинь Оцрон багштай тусгаалын галаахан гэсэн энийг одоо
дурсгал болгохоор бичиж ирүүлсэн юм байна. Тэгээд үнийг гардуулъя хийж өгөөч гэсэн юм. Ацсан багшаа. Одоо энэ бөөмийн сонголтыг энэ хэмжээнд авчиж өгсөн одоо гадаахан биш бөөмөө одоо юу гэж нэрлэх вэ? Бөөмийн загалмаас эцэг за тэр ч манай Монголын ч бас биш ер нь эзэн ч юм уу. За таны бол ингээд гадаахнаар бол өргөмжлөлтөө та гадаахан биш гадаахан байна. За энэ төрөлцөн ирсэн та бүхэн баярлалаа. Манай дараагийн төсөл бол бид нар Швейцарын хөгжлийн агентлагийн энэ чинь Швейцарын хөгжлийн агентлагийн байгаа байх гэж найдаж байна. Тэгээд агентлагийн санхүүжилтээр бид нар Шведийн музейд татагдж байгаа мартагдсан 66 дууг олж ирсэн. Тэгээд тэрний 12-ыг бол бид нар амьлуулсан байгаа. Тэгээ одоо удахгүй бид нар яг энэ 22 дууныхаа бас нээлтийг хийх болно. Ингээд бид бол өнгөрснөөс маш их хэмиг ухаж олдог юм байна. Тэгээд тэрэн дээрээ бас та бүхнийг урьнаа ингээд та бүхэнд баярлалаа. Бөөмийн урлаг мандтугай ингээд дэлхийд бид гарах болно гэж бодож байна. Хүрэлцэн ирж алга туршилтаар уран бүтээлчдэр уран хайрлсан та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн тоглолт инхүү өндөрлөж байна.